Европын хөрөнгө оруулалтын банк болон Египт, Дани, Финланд улсын хөрөнгө оруулагчид сайн шандын аж үйлдвэрийн паркын дэргэд байгуулагдах 50 мегаваттын хүчин чадалтай салхин цахилгаан станцын сайн шанд төсөлд хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлсэн байна. Хөрөнгө оруулагчид юуны өмнө Монголын засгийн газраас хүлээх үүргийг илүүтэй сонирхжээ. Засгийн газрын хүлээсэн үүрэг гэдэг маань баталгаа дөр байдаг юм аа. Баталгаа биш. Манайхтай зурсан гэрээ хүчин төлтөр байдаг. Энэ бол доктортой гэдэг бид нар бас нэмж тайлбарсан байгаа. Мөн одоогоор хийж салхиттай хийсэн худалдаа авах гэрээний асуудал, зарим нэг асуудлуудыг сая бол бид нар бүрэн шийдсэн байгаа. Тэр шийдсэн талаар бас мэдээлэл хийлээ. Тэгэхээр бид нар нэмэлт хөрөнгө оруулалтын асуудлуудыг ярихад нээлттэй боллоо л гэсэн үг. Манай улсаас сэргээгт хэрчим хүчний шинжилэн баталсан хуулиар сэргээгт хэрчим хүчний үн тарифын дээд хязгаарыг тогтоож, мөн үн тарифыг тухайн төслийн дээд хөрөнгө оруулалтад нөхөх хугацаатай уялдуулан тогтоохоор заажээ. Ингэснээр сэргээгт хэрчим хүчний салбарт гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татахад чиглэсэн эрх зүйн оршныг бүрдүүлж чадсан байна. Сайн шанд төслийн хувьд хөрөнгө оруулагчид 120 орчим сая $1 санхүүжилт хийхээр байгаа юм. Төслийн тооцоолсноор сайн шандын салхин цахилгаан станц 2016 оны 5 сард бүрэн ашиглалтанд орсон байна. Сайн шанд төслөөс гадна Айденер компани хэрэгжүүлж байгаа чойрт байгууллага 52 мегаваттын салхин цахилгаан станцын зам засварын ажил одоо хийгдэж байна. Мөн түнчлэн дөрвөн тайшрын усан цахилгаан станцуудын дэргэд зэрэгцээ ажиллах 5-10 мегаватт, Улаанбаатар хотын төвд 15-20 мегаваттын нарны эрчим хүч үйлдвэрлэлийн судалгаанууд хийгдэж байна. Судалгаа дуусвал худалдаа авах гэрээнүүд хийгдээд эхлэх нэ. Үүнээс гадна манай улс нар салхины эрчим хүч экспортлох томоохон сэргээгт эрчим хүчний үйлдвэрлэлийг цогц эцсийн суманд явуулна. Энэхүү Монгол улс ойрын хугацаанд сэргээгт эрчим хүчний хэд хэдэн их үүсвэртэй болох гэж байна. Америк нэгдсэн улсын сэргээгт эрчим хүчний лабораторийн хийсэн судалгаагаар Монгол улс жилд нар салхины 13 тераватт нөөцтэй гэж тооцсон нь 100% Азийг хангах хүчин чадал юм.